Хай нэг өдөр нэг хэмэрхүү. Ер нь бол би ингээ балкон дээр гараад ирсэн байна тий. Би бол балкон дээр унтдаг гэх юм одоо. Тий та нарын бодож байгаас арай жоохон өөр. Яагаад гэвэл нэг мэдэн штэ Монголд чинь 100 болохоор тий 100 штэ 100 болохоор амар халдаг. Өвөл болохоор амар хүүтэрдэг. Тийм болохоор одоо гэрт унтахаар баг 30 эдийн юм цаашаа шаагаад баг 40 хүрэх гээд би тестгүй. Тэгээд балкон дээрээс хаваад чичэл ороод гоё байд юм уу? Нэг бороо орохчгүй. Бороо оруулын цонхыг хаацсан. Гэтэ өөрөө жоохон тусалсан юм шиг лээ. Одоо ингээд энэ талаа ингээд цонхоо уухгүй юу? Одоо энэ харж байна. Энэ талаа ингээд цонхоогоо зөө. Өөрөө жоохон бороо тусалсан юм шиг лээ. Би тэгээ энэ талаа унтсан зөө. Ингээд энэ талаа би унтсан. Манайд болохоор энэ талаа унтсан. Одоо энэ талаа. Тэгээд яасан бэ гэсэн чи бороо орсон чи одоо тэр дээрээс ингээд тусаад манай дөрөв тусаад гэж. Тэгэд яасан бэ гэсэн чи орой унтахтаа нөгөө энэ тал нь илүү гоё агаартай байдаг гэх юм уу? Тэнгуут энэ талаа булаацалтацаараа бол өөрөө очиод унтсан чинь байхгүй хохин болчихсон юм уу яасан бороо наац. Тэгээд өглөө сэрээд би шууд мэдээж цайгаа уусан нэг хүний ижил. Тэгээд цайгаа уусан гутаа би одоо ээж ажил дээр очиод энэ oh my god бэж төрүүлээч гэж. Яа. Им тоглоом яга одоо үлээд өгөөс энийг зарсан. Одоо ээж ажил дээр очиод тэг манай дүү болохоор ийм тоглоомнууд зараад би болохоор нэг юм ээжийн ажил дээр байдаг эмэг бөгж нарыг зарсан. Нийлээд нэг 100,000 болсон юм да. Яг мэдээж тэрийг өөр давж болохгүй. Ээжтэй л үү. Тэгээд өдөржингөө тэнд ээж жагаад бараг одоо ирж байгаа юм. Ирчин удаа одоо бичлэг хийгдэг санаа гаргаал. Бичлэг хийж байна. Тэр манай эмээ ирсэн байдаг байгаа. Даанч би нөгөө нугацаа өчигдөр юм зарж ийн гэж солиороод очиод ээж ажил дээр үлдээг юм. Миний гэр миний амтэрдэг гэр яач нэг амархуу. Тэгээд гожин лайк саба дараад өгөөч. This like up. Bitch. Өнөөдөр танилцуулах хоёр дахь бүр энэ лоло энэ нохо даанч манай дүүгийн хөлн хугарцсан. Анх эрэхтэй өөрийгөө хэлжсэн. My name is Lolo. Юу гэдлээ ямар ч нэг юм англиар буцаад байт юм билээ. Хоо угаас нь хуцлахгүй өөр яах вэ?